Мөрөгчөөдөө тий. За одоо ирэн болсон баха. Энийг хараад тахраа. Ягаан өнгөтэй. Эм гуруулахтай энэ. Бүр дөрөв хаалгатай юм нэ болоо. Миний яг дуртай. За хөрөөн. Саллаат штэ. Энэ чи ингээл барыг 500 сая төгрөг гэдэг ш та. Тий, эм 3 байна уу? Улаан өнгөтэй. Саллаатай штэ манайхаа. За нөгөө машина гаргаад ирлээ. Тэгсэн чи арай л ойрхон харагдав. Одоо энэ өрөхөөр бас жоохон ойрхон байхгүй юу? Тэгэхээр дахиад жоохон хойш тулаад тэгээд дугуйн энэ хавцаа суулгаал гэж бодлоо. Нилээ урт ачаал гарах юм гэхдээ яах вэ? BMW угаасаа урт гардыг дөө. Өнөөдөр хэдүүлээ. Машин ерөөхдөө яг ачих процесс яг яаж явагддаг вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За эхний ээлжинд ямар ч байсан ажиллаа сая ороод авчлаа. За тэгээд энэ дээр ингээд нөгөө нэг зогсоолынх нь номер болон ямар машиных нь тэмдэглэг нь гарч ирж байгаа. За машинд ороод ирсэн. Үнэхээр зүйтэй тэгэхгүй бол буцаа хийн. Дээрээс нь бичүүгээр амтдаа бас хийн. Нэг машинаас нэг тикет юм байна. Тэгээд Симэрээ өөрсдөө бичнэ гэж байна. Симэр гэдэг нь таад бичгээрээ гоё тайлбарлаад харуулаад өгье. За. Гол нь би малгайгаа хайгаад болдгоо. Малгайгаа одоо хаана хийсэн болов? Гадаа нэг баг зэргийн бороо тусаад энэ тэгээ нүдний шилэн дээр бороо тусаад тахлаар жоохон төвөгтэй байна. За. Бууж машина хайцгаая. За зогсоол нь энд байна да. Тэг 5 13 гинэ. Ер нь гэдэг зогсоол дээр ер нь байгаа юм байна. Бас RR гэж юм. За зогсоол болохоор гэж юм те. Тэгэхээр энэ бол биш вэ. За тэгвэл төлөө хайцгаая. Энэ болохоор юу гэж байна? BB гэж байна. Тэгэхээр энэ бас л биш юм байна да. Одоо ч тэгээд машина хараад энэ нэрнээс нь хараад энэ жоохон том машин байна, энэ жоохон жижиг машин байна гэдэг нэг баг зэргийг ялгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө нэг ажилтных нь процесс арай бас хурдан байгаа байхгүй. Ажилт гинэ нөгөө машин хайх процесс нь бас бодно шүү дээ. За аль энэ одоо том юм болоо, жижиг машин юм болоо энэ ч одоо яах юм болоо гэдэг. Тэгэл заримдаа тэрийг мэдэхгүй болохоор нөгөө нэг нэгээр нь очиж харна. Тэгэхээр бас амар их цаг маг авдаг гэсэн юм. За хаана байгаа юм бол доо ER нь те. За энэ болохоор DD гэж байна. За тэгвэл тэр болохоор GG гэж байгаа юм. Баах юм шиг байна өө нэг хараа. Нилээл том юм байна. За энд газрын зургаас нь харчээ. За G энд L энд за VA гэж ER тэр хоошоо юм байна л да. Яа хоошоо юм. За олсоо. За нөгөө чи энд биш юм нахаа. Сайхан амтд бай шүү те. Тэнд нэг гоё ногоо юм харагдаж байна. Харж байна уу? Яа. Солиот юм харагдаж байна. За одоо артлын номерыг харна манайхаа. Минийх чи X1 учраас би ерөөсөө X1 л харна гэсэн үг. Энэ 5-13 гэж чинь те. 5-13. За тэгэхээр би энэдээс энэ хэд гэж байна? 15 14 13 гэж штэ. Тэгэхээр эн чинь гэхдээ D болоо явчих чинь. 22. За одоо энэ дотроос олох гэж нэлээд юм болно шүү дээ. 21. 5 мав нэлээд хоошоол байгаа юм бах та. За ямар ч гэсэн олно манайхаа. Хайда. Энийг хараад тахраа. Ягаан өнгөтэй. Эм гуруулахтай энэ. Бүр дөрөв хаалгатай юм нэ болоо. Миний яг дуртай. За
Саллат шүү дээ. Энэ чи ингээл барыг 500 сая төгрөг гэдэг ш та. Тий, ийм 3 байна уу? Яа. Оо, лүгтэй юм шүү дээ. Лүгтэйтэй нэг яхтар таарж байгаагүй юм байна шүү. Ямар гоё ягангтай юм тий. Тодорхой нэг хэл тарчихгүй манайхаа. Энэ машин хайж байгаа тэгээд. Оо, бензин юм байна энэ бол. Солиот. Дугуй өдтэй. Дугууны сайз цаана. Харагдахгүй байна. Энэ барыг 20-21 юм шиг байна да. Тэ, доор орцсон юм шиг. Өө, тэр доор биш тийм ээ 21 юм. 285 30 20 юм байна. Солиот. Доторх нь хэл тарч тийм үү? Нөгөө жолооч талын хаалга онгорох байдаг хаа. Ингэж байгаа тарч. Ёо. Улаан өнгөтэй. Солиотой штэ манайхаа. Өрүүл нь ямар гоё юм те. Сайхан идэгнэ. Улаан өнгөтэй байна. За машин хайцгаая. Ажлаа хийж явж байгаа гэдгэл машин үзэл явждээ шүү. За хаана байна? Йоо тэнд ч бас гоё юм харагдаад ах юм аа. Яа хэцүү юм бэ. Йоо за энд та харуулахгүй бол босхгүй бүр солиотой өнгөтэй машин байна. Йоо. M5 байна манайхаа. Гэхдээ комби загвартай. Манай монголчууд комби загвартай машин дурггүй шүү дээ. Би ч гэсэн дурггүй. Гэхдээ энийг хараа. Яа, энэний өнгийг хараач тээ. Йоо. M5. Өнгө нь яа игээд байгаа юм бэ те? Хуучин машин шүү дээ. Номертой. Солиотой шүү дээ. Цэглэхаан. Бензин цэглэхаан хослол юм байна л да энэ. Солиотой харагдаж шүү дээ. Хотел хараадах 4 янта мантантай. Обод нь хидтэй юм бэ? 21-т дуутай 35 295. Ямар амар өргөө юм бэ? За одоо ижинхээ хаяа. За машина яг энэ хажууд нь авчиж ирээд бас ачиж болох юм байна. Гэхдээ яг энэ зогсохстой газар дүүрччихээ. 3 машин 3 л зогсчих. Миний машин жоохон хол бүртэр цаана байгаа. За гэхдээ ямар ч сан олох шиг боллоо. Е5. Энийх чи энэ чи хараа. Хамгийн ихний машин Е5 гэж байгаа. Тэгээ одоо 13. Одоо Е5-ийн 13-ыг хайна гэсэн үг хэвтүүлээ. Е5-ийн 13. Тэр хийдэг чинь. За тэнд 13 гэж штэ. Хамгийн энтлийнх нь 13 юм байна. За энэ. За энэний Семирин одоо бишээ. Минкодыг харна да. 5903. За энэ 5903. Одоо нэг сайхан бүтэн хатах 56 85 903. Тэнцээ 56 85 903. Окей. Энэ бол мөн байна манайхаа. За эхний машин олсон. Одоо шалгана. Юуг нь шалгах вэ гэхээр ерөөдөө хамгийн түрүүнд би энэ ободын шалгах юм аа. Яа тэгэхээр обод нь даатгалгүй байдаг учраас обод ер нь зурагтаастай байна уу, үгүй юу гэдгийг ер нь сайн харна гэсэн үг. Ерөөхдөө гайгүй ах шиг байна. Бусд нь бол яг даатгалтай байдаг учраас ер нь бол гайгүй. Нэг хайхтар унахгүй гэсэн үг. За X1. За ер нь зураас гайгүй ах шиг байна тий. Одоо энийг шалгахчвал тэгэл. За асуудалгүй манай обод бол гаднах нь бол үгүйсээ харахад дэжгүүлэх шиг байна. Ерөөхдөө юм хонхорхоо байна уу юу гээл сайн харч дөө. За энийг авчиж ачицгаая. Гэхдээ машина жоох ойртуулах уу яах вэ? Харъя те. Хаан тавьж болох нь юу? Ууч яс эвгүй судалтай юм те.
болоод. За, таасан шүү дээ. Сүртэй асна уу. За, толгой нэ. Одоо хэдүүлээ. Зогсоол хайшгүй. Нөгөө тикет гэдэг нэг. Эндээс нэгийг нь аавна. Тэгээд очиод үүдэн дээр бүх машинуудаас авчаад гарахтаа энийг нь уншуулаад зөв машин ачиж үгүй юу гэдгийг үүдэн дээр шалгадаг байхгүй юу. Мартахаас өмнө тикет эхлэхээс аваад. Тэгвэл мартчихвал амар хэцүү нэг дээшээ мэшээ гараал сүүлд нэг батсан машин болгоод авах гэж. Аюу төвхтэй. Яа. Явцгаая. Тэгтээ эхлээд зогсоол харна. Ойрхон зогсоол байвал хэрэгтэй байна. Алхалт нь явтал нь баг болчихлоо амар байд юм. Энэ удаагийн ажилт маань гэхдээ машинууд маань өндөр урт нь яг адилхан учраас энэ тэндээс нь ачихгүй зүгээр шууд эхнээс нь эхлээл олол ачаад ямар ч асуудал болчих жоох байхгүй. Тэр талаар айгүй амар байна. Түүнээс бол өөр төрлийн машин байх юм бол тэгэл хайштай. За алийг нь дээр нь алийг нь доор нь ачих вэ гэлээ хайж өгч тийм. Энд зогсоол энд барыг тавьчмаар юм байна дөө. За энд төрлийн машин тавина. Би энийг энд үлдээч энэ машин. Тэгэн гутлаа трака хэдүүлээ авчирч ирээд энд тавиад тэгээд машинаа цацгаая ойрхон амар. За энд байна да энд гоё юм зогсоол байна. Миний бага машин ачиж байгаа газар машина хайж байгаа газар ч одоо ийшээгээ байгаа байхгүй. Ийшээгээ байгаа. Тэгэхээр энд зогсчих юм бол яг гоё болно гэсэн үг. Оо. Энийг хараа. Цагдаагийн машин ийм байт юм байна. Германы. Яа, түрүүнийхээс ч арай өөр солиотой өнгөтэй штэ манайхаа. Энд ихтэй цэглэгаа юм байна. Солиот ямар гоё зингэр бэ? Яа игээд байгаа юм бэ те? Сууж үцх үйлээ. Солиот. Лүүгтэй юм байна штэ бас. Тэр чигээр. Янз. За нөгөө яриад карч одоо энэ биш үү? Энэ ч одоо энэ чинээсээ хөдөлжүүл тэгэл асахгүй. Бөө юм болно шүү дээ. Яач уу гээл. Яа. Салаатай штэ манайх. За. Ишлээ эцгээ. За трак маань одоо тэр цаана харагдаж байна да. Та хэд харагдаж байна уу? За газ дэжээс. Аваад ийшээгээ оруулаад энэ зогсч. Хамаагүй амар. Тэгвэл. Тэгээ яг гоё ажиллаа хийхлээр гоё машин харагдах юм уу те. За машинд ороод баахан гэрлүүд асч яахаар лээ. Юу ч гэрэл астай. Тэгээ эдгээр нь хараа ингэж хагаад тэгээ унтарч буцаад юу ч байхгүй болчих заяа. Амар сонио. Дарахгүй тий бараг сая километр явж байгаа юм шиг агтлахаар болж байгаа л үт те. За хөдлөөд газ юун дээр зогсоол дээр авчи. Дааш тэгээд Монголдо олигтой он чадахгүй юм да тий хэрвээ аваад за ямар ч гэсэн аваад тэгээд очивол эдгэр чи амар түлш мүш бензин голтыг юм шиг байна. Тэг манай Монголын бензин ч бас хэцүү шүү дээ тий. Тэгээд эдгэр тэг явдгуу тийм сорог
нэлээд дуулдаад байгаа шүү. Яа, ирээд зогсож байна даа. Болсон. Одоо хойшоогоо юу руугаа шилжүүл. Чиргүүл рүүгээ. Чиргүүлээ удирдахын тулд хойноосоо. За. Ингээ шилжиж байгаа. Тэнгүү тэр дээр нэг юм шар тэмдэг гарч ирж байгаа. Дотор голынх нь гэсэн үг шүү. Нөгөөдөл нь биш шүү манайхаа. Ийм тэмдэг гараад ирвэл хотолж ажиллахад бэлэн болж байна гэсэн үг. За одоо төлөө машина бэлдээ шүү дээ. Ачхтаа бэлдээ гэсэн үг. Бэлэг аа. Бэлэг аа тань болсон шүү дээ. Яа энд бэлэгээ тавьчаа. Яа машина. Яа бааш сууд. Фотог нэг хийсэн. За тэгээ сууж байгаа процесс нь одоо энэ доотлын сум бааз энэ сумдаар удаан тарчна. Тэнгуү шууд ингээ өөрөө суугаад. Чи ингээд өөрөө гой суугаад иртээ. За ингээ бүр нийлээ намхан болчихсоож. За одоо хойдлоо сунгана хэдэлээ. Хойдлын чиргүүл. Одоо хэдүүлээ дээшээ гараад толгойн хэсэг рүү ордог энэ хоёр шиг зам байгаа. Тэрийг хэдүүлээ доошоо буулгацгаая. За энэ хоёр замыг ихэд наашаага буулгаж тавина. Тэгээд толгой руугаа оруулах гэсэн үг байна юм шиг. За одоо энэ төмөр мөмөрч тэгээ татлаг бүгднийг аваад тэгээ машина гаргахад ямар ч асуудалгүй чөлөөтэй болгоно гэсэн үг. За болсон. Одоо машина дээшээ гаргах ихний машина. Толио хаана? Толио авахгүй болохгүй шүү дээ. Бээр нэг хүн юу гэлээ? Би бол толиндоо харж байгаа л ухраад ачнаа. Сүртэй. Тэр бол нилээ амар ачдаг ах баг шиг үлээ. Энд толио хамахгүй бол хоёр талдаа ингээд нэг зохио зурх аюултай байхгүй. Би учраас манайхан ч гой юм яриа штэ. Жохоо юм шүү. Сандлаа тарах. Иймэрхүү багт болох хаа. Эртлийн зайр юм чи. Гайгүй. За хоёртлын зайр нэг иймэрхүү. Энд рүүгээ арай л хөлсөж байна. Тэ яг хөө зүгээр болно. Одоо бэлтгэгээ юм да. Уртлын машиныг бол хойдлоо хоёр дугуйг сайхан бэлчдэг.
За ингээд сайхан хойд хоёр дууг бензин болчих шүү дээ. Одоо ийшээгээ нэг машин ухрааж орж ирнэ. Нэг X1. За тэгээд дараагийн машин руу явцгаая. За хайж яана манайхаа. Е 7 гэж байна. Одоо Е 4 5 дээр явж байна. Е 6, Е 7. За Е 7 нь одоо орж ирж шүү. Тэгээд Е 7-гийн 12 дугаар зогсоол дээр байгаа юм байна. За энэ биш Е 7. За тэр 5 6 гэж байна. 9 10 11 12. За энэ дунд л байгаа юм да. Энэ юм шиг байна да. Хэд гэж байна. 64 66. 64 66. За одоо нэг бүтэ харна. 568 64 66. 568 64 66. За мөн байна. Тик тавнаа гэхлээр. За одоо цаацай. За одоо хонь хэр зайтай байгаа юм л та. Хонь ер нь нэлийн зай үлдээгээд тэгээ энэ хоёр чинь доошоо голоор нь суулгахаар хойтлог бүхсэн ингээд өрөхгүй байх хэрэгтэй байдаг хгүй. Тэр мэр зайг нь одоо харуулсан. Энтлийн хаалгаараа бас бууж болохгүй шимжтэй л гэж л одоо болохоор л харагдаж байна. Гэтэ бууж харчаад тэрний дараагаар хэдүүлээ бичлэгээ хийнэ. Энтлийн хаалгаар болохгүй. Энийг авч хагаад Ауддгүй дээ. Та нар тэр доор байгаа тэр улаан төмрийг харж байна уу? Тэр өлгцэн байгаа учраас энийг доош гадагтаад байгаа байхгүй. Тэр хэдүүлээ тэр төмрөө авч иж энийгээ дэш татнаа гэсэн. Эсвэл санийх шиг авчтай. Цаараагаад сугалж иж буунаа л гэсэн үг. Энийг ер нь мовчаад байна. Уул нь гарахаас өмнө суглаад ингээ авчулаа гэх амар өгдөө. За бүр ингэж гарч иж суглалаа. Одоо хоогоороо бохоод асуудалгүй. Азар суудлууд нь ялгаруултай юм да тий. За. Одоо ингэж бочих штэ. Ингээ багтдаг байхгүй. За. За одоо нэг буцаад ичнэ. За одоо хоёр талын хоёрын юм бэхлэн. Нэг уртлыг нэг хойтлыг. За болсон. Сайхан хоёр талын тавцлаа шөөлжлээ. Одоо уртлын тавцнаа хойшлуулнаа. Хай таригч нь хойшлж байгаа. Одоо энийг сайхан хойшлуулчаад тэгээд дараагийн машин оруулж байна. За хэр хоёр талын зайн хэр үлдэхээр байна. Одоо энэ чинь баримжаа аав. Дараагийн машин чи энд орж ирэхлээр энэ хоёрын чинь зай нэг юм тохоо зай авах хэрэгтэй байдаг байхгүй. Хамгийн одоо багтаа гэсэн үг. Бараг болцохоор ч юм шиг харагдаад тах чинь. Дахиад жоохон хойшлуулт юм уу? За одоо энэ асуудал бохоо. За дараагийн машин руу явцгаая.
За нөгөө машина гаргаад ирлээ. Гэсэн чинь арай л ойр харагдав. Одоо энэ өрхөөр бас жоохон ойртохгүй. Тэгэхээр дахиад жоохон хойш тулаад тэгээд дугуйн энэ хавцаа суулгаал гэж бодлоо. Нилээ урт ачаал гарах юм гэхдээ яах вэ? BMW угаасаа урт гардыг дөө. За ямар чадахгүй юм биш. За одоо бол арай гайдсан байна. Сая чин дугуй нийшээ онцсон байсан байхгүй юу? Уушаага угаад одоо жоохон хойш тулаад тэгээд хойшлын дугуйг сайхан суулгаад авлаа. Гэт одоо асуудал юу хаа? За сүүлийн машин бич. За одоо дөрөвт машин руугаа явж байна. Энэ R гэсэн хэсэг рүү нилээн цаашаага байгаа шинжтэй шүү. Зарим газрууд нь бол ингээд шууд нэг юм лайнд ач машинуудын бүгдийг бэлдсэн байдаг хөөхгүй. Тийм газар бол амар амар. Гэтэ энэ газар бол жоохон өөр юм шиг байна. Бүгдээрээ ч тийм байхгүй л дээ. Тийм даварцсан юм шиг байх те. За R нь тийшээ байгаа да. За тэнд бол V гэдэг тэмдэглэл харагч чинь те. Тэгэхээр R нь бас байгаа бах та. Азар бороо орж исэн. Оо бороо зогсчлоо. Бороо хэрвээ орж исэн бол амар хэцүү. Цутгана. Бороонд ялангуяа бороо цастаад бол тэгэл. За S R. За энд харагдаж байна да гарна. Оо харж байна манайхаа. Том тэмдэглэтэй. За R хэд гэж байна. R 7 гинэ. За 7-ыг нь хайдаа хэвлээ. R3 R4 R5 6 7 за цаана харагдаж байна да. Тийш оръё. За одоо хоёр машин ачаад болно да. Энийг эхлээд доошоо буулгах чи хэвлээ. Тэгээ өндрийн тааруулаад энд нэг хоёр машин хамрын нийлүүлж оруулаад тэгэл дуусна да. За нэлээд доошоо суулгасан. За ингэ та. Тэрээс нь юм хөөцөө. Энэ бол яг болно. Эндээс хавхад бол нэг 4 хуруу зай бол гарч нэг атга зай. Энэ бол яг болно. Судлаа. За нэмэрхүү суулгасан. Хаа судлаа. Одоо хойно хоёр машин оруулаад. Тусаа. За аппарат оруулаад ирсэн нэмээ. Хотлын зай нэмэрхүү. Асуудалгүй. За одоо сүүлийн машин оруулахын тулд энэ хагас энэ нөхрийг хоёр нөх доошлуулна. Одоо энийг 1 2 гэд энд хийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр машин гоё доошоо намхан болж өгнө гэсэн үг. Тэгээд дээдлээ доошоо буулгахад дахиад сууж өгнө гэсэн үг байхгүй. За цэцгээ. Юм чи яаж яах вэ? Хүндээ. Одоо оруулж ирнэ. За сүүлийн машин хайж байна манайхаа. R10 хэд байлаад 10 руу орж байгаа хай тий. Та энийг ингээ анзаарч байвал юм торон юм калт тагаад одоо торон гараж гэх юм уу тий. Энэ бол их эвтэйгэн санагдаад байгаа шүү дээ надаа. Ялангуяа шувууны баас масан тэр. Шувууны баастай өмнө л айтаа тий. Машина дөнгөж угаагаал тэгэл 50 гут шуу баачдаг шүү дээ сонио. Манайга талаа. Нэ моха юм том баана гэдэг ямар шууд юм баагаад хэдэ өдөж байгаа юм шиг тий. За R10 хамгийн сүүлийн машин маань 10-ын 18 дээр байгаа юм байна. Одоо тэгэхээр хэдүүлээ 18-ыг хайна гэсэн үг эндээс. За тэгээ зүгээр хоо зандаас хойгоо машин үзнэ те. Мини Купер. Энэ Мини Купер ч нэрээ герман машин юм билээ шүү дээ манайхаа. Би өстой герман машин гэж мэдээгүй шүү дээ. Энд ирээл тэгэл ажил хийгээл мэдсэн дээ. Энэ бас герман машин юм байна шүү дээ. Нөгөө нэг Mercedes BMW гэрэл мэднэ өөр
Машин битгэхгүй шүү дээ герман машин. Volkswagen-ыг бас герман байна гэж мэдсэн энэ дээрээ. Хаанах юм машин. Ерөөс нэг анзаарч сонирхдаг байсан болохоор тэрийг нөхд харж байгаагүй юм шиг байна. За энэгээр бас сайхан амтд байна тий. Тэнд бас нэг ягаан гоё юм байна. За энэ хэд вэ? 19 гэж байна тий. Тэгэхээр 18 тэр энэ саарл юм байна л да. За энийг ачи да. Код нь хийдэг ч байна. Энэ код нь 568 6723. 568 6723. За цэм юм байна. За тиктэй. Сүүлийн тиктэй. Гэл хураал авчих дээ. Одоо тиктэй тоолно шүү дээ. 1 2 3 4 5 6 7. За яг 7 шиг машин 7 тикет. Энийг л бүрэн авахгүй болоо. Сүүлд нь нэг дуцчаараа за аль машиныг үлдсэн юм болоо. За одоо нөгөө тэр машин айланд нь ачлаа гэж бүгднийг нэг нь үзэх хэрэг гарна шүү дээ. Чи шүү дээ. За одоо урт хотлох цайгаа харна. Гайгүй байвал тэгээд дахиад жоох хурцлуулна. Хоёр машин хоорондох цай бол их байна. Энэ хоёрын хоорондох цай юм хэр байна. Жоох ойрхон ч юм уу. Болохгүй бол энийг дахиад нэг мөх дээшлүүлдэг юм уу? Шалаа. За ямар ч урагшлуулаад үзье те. Тэгээ нэг үзэх та. За энэ замаараа нэг урагшлуулаад үзье та. Дийлэх нь үгүй юу? Уул нараа BMW-гийн уртлын дугуйнд зогссон байгаа хэрнээ урагшлуулахаар ингээд өнгөрдөг байхгүй өөрөө. Тэр нь уул нэг амар гэдэг. Тэгэхээр зарим тохиолдолд хойтын зам маань түүж дийлдэг байхгүй хүнд машин бол. За үзье хэдүүлээ. Дийлэхгүй мэн оо. За. Өөр нь л урагшлуулъя да. Уул нь урагшилцсан бол их айтайхан байна лаа тий. За дахиад нэг жоохон шахах. Мөрөгчөөдөө тий. За одоо ер нь болсон баха. Одоо ер нь харатах. За ер нь болчихж байгаа юм шиг. Энэ зайн ч гэсэн дайжгүй байна уу? Хойтлыг харагтаа. Сайхан адилхан гарсан байна уу? Бараг л адилхан байна. Жохон энэ бол нэг нөлөө байхгүй. За босоо. Одоо хэдүүлээ доошо буулгаад тэгээ машинаа сайхан хэмжээнүүдийн бүрэнгүүцэд татлагнуудаа бүрэнгүүцэд татаад тэгээд гарахтаа бэлтээ та. За янзын гарч яд ийтлээ. Гоё гарсан байна. Хамгийн өндөр цэг нь одоо яг энэ артлах л байх шиг байна. Энийг хэдүүлээ хэмжиж үзээд тэгээд хэд гарсан байна уу үзнэ. За одоо хэдүүлээ өндрөө хэмжиж үзцгээе. Мэдтэй болсон байгаа сте. Амдал бодохгүй сайжраад нь штэ метр юм штэ. За. Энэ юм штэ хангалттай. 4 гэдэг чинь 4 метр 4 см. Дараа чинь хойшоо бүр намхан байна уу? Янзын болж манайхаа. Ийм гоо шин бэхлэгнүүдтэй болсон нэрээ. Энийг арай хийж ашиглаж амжаагүйсэн одоо ашиглаж байна да. Хожим бэхлэгнүүд амар зэвэрцсэн юм билэ. Зэвэрцсэн бол тэгээд энэ ашиглаж болдгоо байхгүй. Ямар гоо цэнхэр өнгөтэй юм байна. Шин юм угаасаа гоё тийм манайхаа. Одоо энэгээр чист чинкэ болог татчихсан байна. Та бод би анх бүр энэ татгаа яаж татгааж мэдэхгүй байсан гээл яаж учрна бол.
яасан бэ? Одоо асуудалгүй болсон байх нь шүү дээ. Хүн тэгээд хичээхлээр сайхан бүх юм нь бүтээд асуудал сайхан болт юм байна. Оо чист гоё татлаа. Янз. Арын машиныг бол угаасаа. Уран дөрөв. Тийш тэ манайхаа. Яг гоё шинж хараад. Наа. За энэ бол миний хамгийн дургуй хэсэг. Замаа харах. Нороонд амар их ачаал өгдөг гэж боддог болохсоор ер нь өргөх юм байвал ер нь жоохон холоор тойрчих гээд. Одоо энийг татаад тэгээд уртлын машинаа нэг татаад тэгээд юм болсон байна. За дууссан манайхаа. Одоо хамгийн сүүлийн ажил бол машина дэш өргөн. За голынх нь араа дэш өргөчнө. За таавч нь харагдаж байна манайхаа. Ингээ машина өргөхгүй тэр чигээр нь явах юм бол тэгэл хамаг юм алан шүү дээ энэ чинь. Дугуй муугатаа өргөдөд. За ингээл юм сайхан болчихно доо. За холоос хадлаа. Иймэрхүү болжээ. Сайхан болж. Дэжгүй мань чин сурцсан мөн хэвээр ажиллаа. За одоо бичиг баримт бичээ тэгээд гарцгаа хийдэлээ. За бичиг баримт Сэмир гэдэг байгаа те. Тэрийг яаж бичих вэ гэхээр за одоо энэ дээр хараа. Ажилт гэж байгаа. За тэр ингээд энэ газрыг хэлсэн мэ те Герман гэд. За доотлолт нь буулгалт гэж шууд координат нь явуулсан бод. За энэ болохоор миний очиж үзээгүй болсон үлээ. Яг Слованыгийн цаашаага гараад бид Коротин авлаа. Би зургаар нь оруулчих за. За тэгээд энэ винкодуудын бүгднийг ерөөхдөө бичээд тэгээд тамга даруулж авдаг гэсэн үг байхгүй. За тэгээд нийт ажсан цаг маань 3 цаг 30 минут болсон байна. Ер нь бол 2 цаг 30 болол гард юм дөө. Бичлэг хийж байгаа болохоор мэдээч удаан байгаа. Бичиг баримт хааш үү дээ энэ бичнээс. Хараа халуун бай. Батсан газар, буулгах газар. За тэгээ машины кодуудыг бичэндэ. Ямар амар сонин хил хугарахаар нэртэй юм бит. Гарчинг амфахрахт. Яа, юу гэдэг юм те. За тэгээ доор нь Герман Коротия л гэдэг болсон байна ямарч байсан. Би бичиг харуулахгүй манайхаа. Миний бичиг уусаа амар. Ер нь бол нэгдүгээр анги хүчийг л бичдэг гэсэн үг. Яг. За дуусаа. Одоо үлээ очиж гарах зөвшөөрлөө авцгаая. Хамгаал оруулаад авсан манайхаа. Энэ.
За одоо бас дуусаагүй. Зөндөө юм байгаа. Одоо энэ тамхтай цаасаа ажлынхаа утсаар явуулах хэрэгтэй байгаа. Зургийн дараад. Ажлын утсын маань цэник дуусч штэ. Цэнгэлэхгүй болохгүй болчихжээ. За ингээд юуг айтсан, гимтэлгүй айтсан гээл тэр мэрийг энэ дээр ингээд тэмдэглэдэг байхгүй. Зээ. Тангал явуулчих шүү дээ. За тэгээ болоог хэдүүлээ бас үргэлжлүүлээд буулгах газрынхаа хаягаа том дэрний мапн дээр хийн шүүд. За энэ шар одоор тэмдэглэсэн байгаа бүгдээрээ миний очиод буулгаж ийсэн ачижсэн газрууд гэсэн үг. Би тэгээ арай хурдан болох үүднээс яг нөгөө буулгах газар өмнөх оройноо ингээд тэмдэглээд хаалгыг хайж олоод ингээд тэмдэглэсэн байсан. За энийгээ тэр доор харагдж байгаа 45.95 гэсэн координатын яг харж байгаа ямар ч алдаагүй зайг нь ч гэсэн алдахгүйгээр том дэрний мапн дээр хийнэ. За тэгээ одоо хэдүүлээ саяны координатыг том дэрний мапн дээр хийцгээе. За энэ дээр нэг саяны кодыг бичиж байна. Зя биччихлээ манайх. Одоо алцгаая. Зөв харж ирж байна. Уншиж байна. За ирээс. Зоолж. Одоо гарах хэвээр. 581 км. Нийт 7 цаг 30 минут. За бараг 8 цаг явах юм байна. Очих цаг нь болохоор 8 цагт очино гэж шүү дээ. За надад чинь жолоо орох цаг хэд байгаа вэ? За 8 цаг 22 минут 9 цаг. За ер нь өнөөдөр очиж угаасаа амжих юм байна. Замдаа зогсож хононгуудлаа. Тэгээд өглөө эрт очиж буулгах юм байна. За одоо холдуулаад замаа харчнаа. За гэл асуудалгүй мэн үү? Ингээл дуусч байгаа юм да манайхаа. Одоо бол гарахад ямар ч асуудалгүй. За тэгээд бичлэгийн маань дуустал үзсэн та хэдэд маш их баярлалаа. Сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай залуусаа. Ингээд Горатиа улс руу явцгаая. Баяртай залуусаа. Subscribe дарахаа мартваа.